Өдрийн мэнд. За би нэг хүмүүст амласан байгаа тий. YouTube сувг яаж нээх вэ? Бүр нэг дистралийн заагаад хэлээд өгөөч гэсэн асуултанд хариулж өгнө өнөөдөр. За тэгтээ зэрэг YouTube сувгаа анханасаа зөв нээгээд анханасаа зөв хийх юм бол тэгээ YouTube сувгаас мөнгө олох боломжтой. За тэгтээ хамгийн гол нь сувг нээхээс өмнө бид нэр Google account нээх хэрэгтэй тийм ээ. Google account нээгээд гэтээ энэ дээр би одоо хүмүүс зөвлөгөө өгд явж байхад Google account-н дээр маш их алдаа хийдэм бэ. Одоо манайхан ч ерөөс аюул олон аккаунт нээчдэг тий. Тэгээд дараа нөгөө аль нь яг миний үндсэн аккаунт үлээ. Би одоо яг аль аккаунтн дээр YouTube сувгаа нээхээ гэдгийг одоо юу гэдэг тий. Ерөөсө тооцоолдоггүй. Надтай тийм асуудал гарч ирсэн. Яагаад гэвэл нэг тийм дараа нь хуучин туслах дээр үед нээжсэн Google аккаунт маса яатсан бэлээд нэг YouTube сувгаа нэг мэйлээрээ нээсэн байж байгаа нөгөөдгийг алгуулсан ч илүү. Тэгээд нөгөөдгийг сэргээсэн ч болохгүй YouTube сувг нь болохоо болцсон хүн таарчсэн. Тэгэхээр анханасаа та нар сувг нээ гэж бодож байгаа бол угаасаа энэ аккаунт маань миний үндсэн аккаунт байна. Би одоо энийг хаанч хайж болохгүй тий гэдгээсээ. Яагаад гэвэл энэ аккаунтаар чинь л бид нөгөө банкны карт мартай холбож мөнгө төгрөг авдаг шүү дээ. Тэгэхээр энэ дээр бас нэлээд сайн анхаарч хариуцлагатай байж сувг нээх хэрэгтэй. Хоёрдугаарт нь нээхээс өмнө бүгдөө эхэндээ бол яг сэдвээ аягүй сайн сонгох хэрэгтэй. Би яг ямар сэдвээр хийх вэ гэдгийг тий. Тэгээд дараа нь яг монетизейшн хийсний дараа угаасаа нөгөө 1000 дагагч 4000 цаг үзэл басны дараа таны сувг бол миний одоо өөр их юм болчихно гэсэн үг тий. Тэгээд дараа нь харин анхныхаа хийсэн сэдвнээсээ гэхдээ нөгөө хүүхэд том хүн гэдгийг бас сольж болохгүй. Хүүхдийг сувг хийсэн л хүүхдээр том хүнийг бол том хүнээр 13-аас дээш нас бол 13-аас дээш нас. Хамгийн гол нь дараа нь сувг нээсийнхаа дараа монетизейшн хийснийхаа дараа өөрсдөө нөгөө плейлист нээж агаад өөрийнхөө дайлийн бичлэгнүүдийг ч юм уу өөр бусад бичлэгнүүдийг нэмээд явчихдаг. Тэгээ анханасаа ингэж нөгөө замбраагүй яг энэ миний сувгнаас юу олж үзэх ёстой юм бэ гэдгийг мэдэхгүй нэг хайчих юм бол хүмүүс ганц нэг хоёр бичлэгч үзэж чаад тэгээ хайчдаг. Тэгэхээр энэ дээр сэдвээ сайн нээх хэрэгтэй. За гуравт нь болохгүй зэрэг нөгөөний зохиогч ирэх миний бичлэг болгон дээр хилдэгтэй зохиогч ирэх анханасаа л зохиогч ирэх зөрчихгүй байх хэрэгтэй. Юу гэсэн үг гэвэл хүний юмыг хуулж тавьж болохгүй тий. Одоо жишээлбэл өөрөө л одоо янз бүрийн програмаар янз бүрийн юугаар өөрөө бичлэг хийгээд өөрөө дуу оруулаад өөрөө бичлэг юмнуудыг бичээд тий ингээд өөрөө нийлүүлж нэгдүүлээд ингээд бичлэг хийх юм бол хамаагүй дээр. Тэрнээс ямар нэгэн байдлаар хүний л юм ороод хүний л хуулчаар дараа нөгөө зөвхөн бичлэг хийж байгаа үед бол яах ч хийхгүй мөртлөө яг мөнгө төгрөгөн дээр хүрээд ирэхээр бичлэгнүүдийг маань шалгахтаа зэрэг нөгөө алдаанууд гараад ирдэг. Та энэ одоо зохиогч их зөрчсөн байна гэдээ гараад ирдэг. Тэгээд анхааруулга өгчөөд нөгөөдг нь гай болд юм хүн жил анхааруулгатай яваад. За одоо ингээд мэйл хаягаар нийтлээ аккаунтаа яг өөрийнхөө овог нэр тий насанд хүрээгүй хүүхдүүд бол насанд хүрсэн хүмүүсийн овог нэрээр дараа нь нөгөө таны банкны карт чинь тэр овог нэртэй тэнцэх ёстой. Юу яах адилхан байх ёстой гэдэг урьдчилаад ингээд мэйл нээчин тийм. За одоо тэгээд энэ дээдлийн баруун дээд үзэгдэр энэ одоо миний л одоо Google-с авч байгаа бүх одоо үйлчлэгээнүүд энд дэж. Нэгэсэндээ би Google-с эдгээр энэ бол ингээд дандаа бүгд миний юм. Би энэ дээр зургуудаа хадгална. Би энэ плейгээс нь аппликейшнууд татна. Энэ драйв дээр нь би одоо нөгөө зургуудаа хадгална тий. Одоо үүлэн дээр энэ миний мэйл, энэ янз бүрийн чат, тэгэл нөгөө Google-ийн мэдээ, Google-ийн бүх юмыг хайлт ингээ бүх юмыг би энд хэрэглэж чадах нь шүү дээ тий. Google account гэдэг маань ийм л учиртай. За одоо энэ YouTube энэ болохтой зэрэг миний яг анхны YouTube сувг болох гэж байна. За ингээд гарангууд би энийг монголоор тавьчлаа. Яагаад гэвэл энэ дээр дараад энэний доотлол дээр за одоо би ингээд та нарт шинэ сувг үүсгэсэн байгаа тийм. Энэ дээр энэ тохиргоо гэд байж байгаа. Энэ тохиргоон дээр энэ удал дээр хийл гэд ингээд бүгдийг сольчихно. За ингээд байршлаа Монгол гэд тийм Монгол гэж тавьчих. За одоо эндээс ингээд энэ нөгөө энэ урд талын зүүн урд тал дээр одоо миний юунууд байж байгаа.
одоо надад санал болгосон юмнууд тий. Гэхдээ энэ нөгөө зарим юмнууд жишээлбэл үнгүй хөгжим авахнууд нь монетизейшн хийгээгүй тохиолдолд бас болохгүй байгаад байсан. Би бас энийг жоохон гайхаад байсан шүү. Энийг заавалчгүй монетизейшн хийсний дараа юу явах юм шиг үлээ. Тэгээ авч эхлэх юм шиг үлээ. За тэгээд энд үүсгэх гээд баруун дээд нүцгтэр одоо энэ дээр энэ нэмэгтээр дараа хамгийн анхныхаа бичлэгийг оруулна гэсэн. Хамгийн анхны бичлэг оруулна. За одоо энэ хамгийн анхны бичлэг маань л яах вэ? Миний нөгөө анхны YouTube сувгийн маань анхны бичлэг оруулна. За энэ дээр нэг хүн охины алдааг би бас давхар хэлээд өгчий. Хүмүүс shorts хийх үү, видео хийх үү гэдэг дээрээ бас анхаараарай. Яагаад гэвэл shorts том одоо нөгөө том видео бичлэг нөгөөх нь шууд нөгөө стрим хийдэг. Энэ шууд дамжуулах стрим хийдэг. Тэгэхээр чи энэ 3 төрөл байгаа даа. Мэдээж хэрэг туршлагатай болоод ирснийхаа дараа шууд дамжуулахыг хийх юм бол мөнгөнч одоо нөгөө юу гэдэг лээ бичлэгний үнийн ч илүү байдаг, хүн ч их олон үздэг. Гэхдээ энэ бол нэлээд туршлагатай болсны дараа хийн гэсэн. Shorts болохтой зэрэг айгүй удаа монетизейшн хийхэд айгүй удаа shorts ч өөрөө 15-20 секундны юм чинь 10 сая хандлт авна гэдэг бол нэлээд чанга. Тэгэхээр хичнээн олон shorts хийгээд 10 сая хандлт автал бол нэлээд удаа нэлээд одоо дээр нэг юу гэдэг. Яагаад гэвэл нөгөө цаг нь айгүй богинохон, минутын секундын богинохон учраас их хөдөлмөр орно гэсэн. Тэгэхээр зүгээр бичлэг хийгээд shorts хоёроо хамт хийх юм бол харин монетизейшн чинь зүгээр бичлэгэн дээр арай хурдан ордог. Арай хурдан болдог. Яагаад гэвэл 1000 дагагч бол айгүй амархан. Гэхдээ энэ бас нэг юм анхаараарай. YouTube сувг хийх гэж байгаа хүмүүс. Одоо нөгөө нэг 3 жилийн 4 жилийн өмнөхийг бодвол нөгөө 1000 дагагчны хийх 1000-аас дээш одоо 30,000 40,000 дагагчийн төр бол нэг их нөлөөлөхгүй. Яагаад гэвэл дээр үз чинь нөгөө нэг мэдээж хідээ чинь их дагагчтай байвал YouTube бидний бичлэгийг дээш нь гаргаж өгнө тийм үү? Одоо биднэрт юу яах? Хүмүүст үзүүлэх гээд ингээд дээш нь шийдэж өгнө гэсэн. Гэхдээ яг мөнгө аваад ихэхтэй зэрэг итэвхтэй үзэгч нарын тоо их байх тусмаа мөнгө илүү авдаг. Тийм болохоор одоо дээр үеийн 30,000 дагагчтай миний гэхт одоо 10 гаруй мянган дагагч. Тэгсэн мөртлөө итэвхтэй үзэгчний ерөөсөө 100 хүн байгаа даахгүй. Тэгэхээр мөнгө аягүй муу байгаа. Тэгэхээр юу гэсэн үг л та 1000 дагагчаал ядаж тий эхний удаад 1000 дагагчийг чинь ядаж нэг 500 хүний байнга таны бичлэгийг эргэж үздэг болох юм бол танд одоо орлого олох боломж нь их юм гэсэн. Тэрнээс ч нэг 30-40 мянган хүн дагуулждаг үздэг хүн 10 хүн байх юм бол одоо ерөөсөө орлого орж ирэх нь багасна. Тий. Тэгэхээр энэ дээр бас нэг жоохон одоо ойлгохдоо их л дагагчтай байвал сайн гэж ойлгоод байгаа шүү. Үгүй сүүлийн нөгөө дөрмээрээ эднэр хүн сайн үзсэн. Тэгээ нөгөө давтан үзсэн, буцаж ирж үзсэн энтергээд ингээ гараад ирдэг болсон юм. За тэгэхээр ингээд эхнийхээ бичлэгийг оруулах нэ. За дараа нь нэлийн хидэн тийм нөгөө тохиргоонод хийдэг. Тэр нь хаана ах вэ гэвэл энд нэрнийхээ энд дараа энд сувг үүсгэх гэд монголоор бичсэн юм тий. Одоо энэ сувг үүсгэх дээр таа. За энэ дээр одоо нөгөө бичлэгийнхаа өөрийнхөө YouTube сувгны одоо нэрийг бичих юм. Ямар YouTube сувг ах вэ гэд. Энд байгаа нэр чинь таны Google-ийн нөгөө жинхэнэ овог нэртэй ч юм бол хамаагүй. Энэ бол миний өөрийн Google аккаунт дээр харагдах нэр гэсэн. Ойлгож байна тий. Тэгэхээр энийг бас хүмүүс одоо энэ дээр бүтэн нэрээ бичээд бол хэрэггүй. Энэ дээр хөөхөн өөрийнхөө нөгөө юу гэдэг тий. Одоо миний байнга хэрэгэлдэг миний байнга хэрэгэлдэг одоо жишээлбэл user name гэхэд миний одоо энэ бол ингээд энэгээрээ л гарч ирэх юм шүү дээ. Тэрнээс би энэ дээр бүтэн нэрээ бол бичихгүй. Тэгээ харин нөгөө энэ мэйл хаяг нээж аккаунттай болохтой бол яг бүтэн нэр овгоо он сар өдрөө утасныхаа дугаарыг бүгдийг зөв бичнэ гэсэн. Энэ дээр бас нэг юм. За одоо ингээд би сувг үсгэж чинь тэгэхээр ингээд сувг үсгэж. За энэ дээр энэ доотлол дээр нөгөө нэг нөхцөлийн бүрдүүлэн гэдэг ингээд зөндөө юмнууд байж. За одоо ингээд миний анхны одоо сувг үүсгэх тийм үү. Ингээд сувг үүсгэхийнхаа дараа энэ видеонуудыг өдөрдох гээд. За энэ болгоом зэрэг бидний яриад байдаг студио тийм тэр.
За энэ студио гэдэг. Одоо хамгийн гол нь нөгөө юунууд чинь энэ студиогоор л одоо бид нэр хэдэн бичлэг минь орж ийн, аналитик нь ямар байна тий, хэдэн хүн үзэж ийн, хаанаас үзэж ийн, ямар цаг үед хүмүүс үзэж байна, миний бичлэгнүүдийн тий, ямар бичлэг нь илүү хүмүүс сонирхолтой байна гэдэг бүгдөө энэ дээр гарч ирдэг. За одоо хэдүүлээ энийг даръя. За ингээд арангууд одоо энэ YouTube Studio 5-таа морилно гэсэн. Тэгэхээр энд одоо яг миний сайн хийсэн статистик, сүлжээ мэдээ, зөвлөмж гэдэг ийм юмнууд чинь бүгдээрээ гарч ирнэ гэх. За одоо ингээд энд бүх юмнуудаа ингээд тохируулга байгаа. За энд одоо нөгөө миний хэлэх гээд исэн тохируулганууд. Энд одоо жишээлбэл видеонууд гэдэг дээр миний бүтэн бичлэгнүүд, shorts дээр миний богиночлогнууд, шууд гэдэг дээр стрим хийсэн. Ингээд цаашаага энэ подкаст инээ дээрээ гэж явчихна. За энд нөгөө видеого байршуулах гэдэг анхны видео орж ирэх юм тий. За одоо энийг би дараа нь хэлж өгнө. Гол нь энд нэг юм хэлээд өг. За Монгол дээр тавьсан ч юмас их хэцүү нүдэн тасаагүй гэх юм уу тий. За одоо энэ дээр ингээд бүх таны сувгнуудын мэдээлэл. За энд нөгөө одоо жишээлбэл хүмүүс комент бичдэг шүү дээ тийм ээ. Тэгээ комент бичгээр энэ дээр би өөрөө тааруулдаг. Шүүлтөөр өөрөө хийн гэсэн. Яг гэвэл би хүмүүсийн миний асуултанд хариулсан. Би асуултанд нь хариулаагүй. Тэгээд нөгөө энэ дотор чинь нөгөө спамнууд ороод ирдэ шүү дээ тий. Хуурамч юмнууд. Тэгэхээр энийг юм шүүлтүр тавихгүй бол заримдаа айгу муха хараад ерөөл хийсэн хүмүүс би эсвэл одоо тэр нөгөө нэг YouTube-ийн спам тэгээ хуурамч юмнууд орж ирдэг. Тэгэхээр энэ дээр өөрөөсөө ингээд энийг айгу сайн тааруулна гэсэн. Тааруулаад тэгээд ялангуяа одоо эхний бичлэг хийнгүүтэл бичлэгний доотлолт чинь сайн муухай юмнууд бичээд ороод ирдэг. За дараа нь энэ доотлол дээр за энэ зохиогчийн эрх ойлгомжтой тийм ээ би түрүү хэлсэн. Энэ зохиогчийн эрхийн дээр бас нэг юмыг анхаарна. Энэ дээр яг миний бичлэгнээс хэрэгэлсэн хүмүүсийн одоо нөгөө миний зохиогчийн эрхийг зөрчсөн хүмүүсийн юм гараад ирдэг. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ? Та хэрвээ зохиогчийн эрх зөрчих юм бол яг нөгөө хүмүүс чинь яг энэ хуудсан дээр хүмүүс дээр чинь миний нөгөө зөрчсөн юм гараад ирэх нь шүү дээ тий. Одоо жишээлбэл миний бичсэн бичлэгнийг зохиогч өөр нэгэн хүн өөрийнхөө бичлэгэнд хэрэгэлсэн бол энэ дээр гараад ирдэ шүү. Тэнгүүд энэ сонголтууд байдгийг. Та тэр хүнд одоо жишээлбэл анхааруулсан мэйл явуулах уу? Та одоо нөгөө нэг YouTube руу гомдол мэдээлэх үү? Эсвэл та шууд устгахгүй энэ төр гээ. Тэгээ хэрвээ нөгөө миний ашигласан бичлэгний хүн YouTube руу гомдол мэдүүлчих юм бол би одоо бүр одоо хэцүү болно гэсэн үг зөрчилтөө болчдөг. Би болохоор тэгдэггүй. Би болохоор эхлээд мэйл рүү одоо жишээлбэл та миний энэ сувгнаас тийм болсон байна. Та тэрийг устгачаарай гэд биччихдэг. Тэгвэл нөгөө хүмүүс маань ингээд миний бичлэгээс авсан юм устгачдаг. Ягаад гэвэл жоохон нөгөө хүн чанар гарах хэрэгтэй. Гэхдээ мэдээж өөр хүмүүс бол тэгдэггүй. Шууд л айчаад энэ хүн минийх гомдол гаргацдаг гэсэн. Бас нэг тохиолдол байдаг. Би хэрвээ хүний дуу авсан бол хүний дуу хөгжим авсан бол миний орлогоноос 30% нь тэр зохиогч руу очих бас нэг тохируулга байдаг. Энэ дээр би нөгөө дөнгөж шинэ нэг гэж болохоор тэр юмнууд нь бүгдөө гарч ирэхгүй байгаа гэсэн. Гэхдээ яг хаа та хүний юм хэрэгжилж байгаа бол хэрвээ зөвшөөрчих юм бол яг хаа орлогоноос чинь тэр хүн рүү ороод яваад юм гэсэн. Зарим зохиогч нар бол ер нь жоохон тийм хатуу. Шууд ерөөсөө хэрэглэхийг зөвшөөрөхгүй ингээд хаалгач. Тэгэхээр энэ дээр айгүй бодох хэрэгтэй. За энэ дараагийнх нь болохоор энэ мөнгө олох гэсэн. За энэ бол нөгөө бидний чинь ямар тохиолдолд бид нар юу яах вэ гэд. Ямар тохиолдолд би мөнгө авах хэрэгтэй болох вэ гэдэг чинь гарч ирнэ. За энэ дээр нөгөө 1000 цагийн үзэлт, 4000 цагийн үзэлт, 1000 дагаагч гэл ингээл юм ингээд энэ өнгөнүүд одоо жишээлбэл энэ шаардлагыг хангана уу гэд эднэр ногоон өнгөтэй болно. 1000 дагагчтай болонгод энэ ногоон өнгөтэй болно. 4000 цагийн үзэлт бол энэ ногоон болно. Энд нэг юм хараа. Сүүлийн 365 хоног гэж байна. Тэгэхээр хэрвээ 3-4 жилийн өмнөх 4000 цагийн үзэлт бол энд хамаарахгүй. Тэгэхээр би өнөөдөр нээсэн бол ойролцоогоор нэг 7-8 сард гүйцэждэг. Хэрвээ та сайн бичлэгээ хийх юм бол. Тэгээд энд 365 хоног гэлгүүгээр нэг
Бурдхан шиг 7-8 сар 400 цагаа гүйцэтгэх юм бол тэрнээс наан ураа сайн л үзтээ тийм ээ. Тэгээ энэ ногоон болно гэсэн. За шорт болохтой зэрэг хардаа сүүлийн 90 хоногт 10 сая гэж байна. Тэгэхээр шин 3 сарын дотор та 10 сая хяналт авна гэдэг бол нэлээд чанга. Тэгсэнд орвол энэ дээд талын энэ хоёр тохиолдлыг биелүүлэх юм бол хамаагүй дээ гэдэг. За тэгээд энд над руу имэйл илгээх гэж байна. Яагаад гэвэл хэрэв би энийг над руу имэйл илгэхийг хүсэж байна гэж чичвэл аюул амар байдаг. Таныг энэ нөгөө юунууд чинь биелэнгүүд таны нөгөө бүх энэ шаардлагын биелэнгүүд тань руу одоо миний мөнгө өгөх боломжтой хангасан байна гэж гараад ирдэг. За ингээд энд нөгөө хүсэлт явуулах талаар энэ мэдээлэл авах гэдгийг нь өөрөө ингээд ороод уншчихна гэсэн үг тийм. Энэ дээр энэ мэдээнүүд нь ингээд гараад ирдэг. Ямар Монгол орн орчуулаад ингээд гаргаад ирнэ. За энэ нөгөө би түрүүчийн бичлэгнүүд дээр ямар тохиолдлууд байдг вэ гэдгийг хэлээд өгсөн болохоор энэ шаардлагагүй. Би өнөөдөр анх одоо нэг гэж хүмүүст л хэлж өгч байна. За энд өөрчлөлт гэж байна. Энэ дээр нөгөө нэг энэ settings гэдэг гардаг шүү дээ тийм англиар тавьчихаар. Энд одоо нөгөө өөрийнхөө Google-ийн нэрмээр тийм тэгээд энэ одоо жишээлбэл нөгөө юуныхаа YouTube сувгийнхаа нэр тэгээ энэ нөгөө арт талын фон тийм энэ дээр нөгөө яг миний нүүр ямар яаж харагдах вэ гэдгийг сургаад татна. Энд болохоор миний бичлэг юуны тухай байх вэ гэдгээ бичнэ. За энэ болохоор миний нөгөө юу маань тэг хэлээ нэмчин. Хэл яагаад нэмэх ёстой вэ гэвэл нөгөө субтитр тавихтаа зэрэг монголоор ярьж байгаа юм доогоор нь орсоор гарч ирдэг ч гэдэг юм уу, англиар гарч ирдэг ч юм уу, японоор гарч ирдэг, солонгосоор гарч ирнэ гэсэн. За ингээд энэ доотлол дээр мэйл хаягаа оруулж болно. Гэхдээ заавал шаардлага байхгүй. Тэгээд энэ доотлыг хараа, энэ баруун доотлын жижиг үеийн дээр нөгөө өөрийнхөө энэ нэг жижигхэн хөөрхөн юу хийдэг штэ тийм нэг одоо миний бичлэгний доор энэ доотлол дээр ингээ миний хөөрхөн юу гарч ирдэг. Фикс зураг гараад ирдэг. Тэр энийг хийжсэн тухай би бичлэг оруулсан байна. За энэ нэг тохируулга. За энд бас нэг тохируулга байгаа тийм энэ нөгөө нэг бичлэгний тухай ямар бичлэг яаж оруулах вэ? Тэгээ эднийгээ бүгдийг гой тохируулчаад энэ хардаа сувг харах гээд байж байгаа. Тэгэнгүүт таны нөгөө сувг чинь яаж харагдах вэ гэдгийг нь гарч. Одоо яг энэ дээр дарах юм бол миний сувг бол ингэж харагдах нь шүү дээ гэд ингээ гараад. Тэгээ энэ дээр янз бүрийн одоохондоо нөгөө би шинэ болохоор энэ гарч ирэх байгаа. Энэ дээр араа хийн. За cat cover ч юм юу гарч ин гой араа хийн. Энэ минийгаа ингээд хийч. За одоо энд нэг юм байгаа. Зүүн доотлын өнцгтэр тохиргоо гэсэн. За энд нэг одоо нөгөө бидний дандаа нэг юу яагаад гэдэг юм. За энд нөгөө мөнгө төгрөгөө тааруулна. Тэгээд энд чинь нөгөө Монгол байхгүй тийм. Тэгэхээр энийгээ зүгээр л одоо юугаар нь энд ингээд Морокко, Молдова, Македон гэдэг ингээ Монгол байдгүй. Тэгэхээр энэ бол яг ингээд Америк доллараар байж. За энд сувг гэдэг байж байгаа тийм. Энд оршин суугаа улс гэхдээ зэрэг энэ дээр чинь нөгөө бас дахиад Монгол байдгүй. Тэгэхээр эхний удаадаа та нарыг би юу гэж хэлээд байгаа гэвэл энэ дээр ерөөсөө ямар ч орныг тааруулаад хэрэггүй. Ингээл байж л энэ чамд ерөөсөө биднэрт ерөөсөө энэ саад болохгүй. Ойлгосноо? Саад болохгүй. Ингээд байж лээ. Тэгээд юу гэсэн үг гэвэл энийг ингээд өөр орноор тааруулчихаар дараа нь нөгөө Азиас сонгох юу яхаар холбохоор асуудал гараад идэг тийм болохоор энэ дээр сонголгүй байж байгаа харин яг нөгөө monetization хийчээд AdSense холбох болохоор AdSense дээр чи Монгол байдаг байхгүй. Тэгээд л ороод ирчихдээ. За тэгэхээр энийг бол оролдож болохгүй. За нэгэнтээ одоо юу яасан бол оронд харуулсан бол тэгсгээл хаяал оргичих энийг оролдоод хэрэггүй. За энэ дээр түлхүүр үгсгээд дэгдэг дээр нөгөө миний сувгийг яаж хүмүүс олох вэ гэдэг юмнуудыг бичэн тий. Одоо жишээлбэл би coin-х бол одоо coin моин гэл ингээл бичиж яваад байгаа юм тий. Гэхдээ энэ нөгөө tag оруулдаг бас арга байд юм. Яаж оруулдаг ч үлээ. Ингээд явчихдаг баха. Ингээл яваад. Би шаардлагатай байдаг лээ тий. Ингээд энийг оруулна tag. За чи одоо өөрчлөн байдаг лээ. Зөвшөөрөл. За энэ минийх энэ. За энэ дээр нөгөө нэг зарим хүмүүс өөрөө өмчлөгч боловч модератор ч юм уу те одоо юу гэдэг өөр хүмүүсийг нэмж өгж болдог. Яг тэгвэл өөр хүн миний одоо контент руу бичлэгээ оруулж болдог. 2 хүн нийлж аваад 3 хүн нийлж аваад би эндээ одоо юу гэх юм зөвшөөрлөх юм шүү дээ. За энэ дээр нь үндсэн тохиолдлого нөгөө юугаар яатсан
Монголоор орчуулсан чинь би нүдэнд тасахгүй сонин гарч ирдэг. За энийг монголоор та нар өөрсдөө уншаарай. За ингээд наривчсан тохиргоо гэж юм тий. Энэ видеоны хэлээ сонгочоод өөрөө ямар хэл дээр байх вэ гэж. Тэгээд гол нь нөгөө доод тал нь монгол хэл дээр сонгочоод доод тал дээр нь ямар хэлээр субтитр хийх үү. За эднэрийг олоод өөрөө зохицуулаад тааруулчихна үстэй. За энэ тэгэхээр энэ зүүн доод талын үнцгийн энэ тохиргоо нь энэ байх юм тий. За одоо дараа нь энэ аудио сан гэдэг харин яг одоо жишээлбэл энэ аудио сан гэдэг дээр яг бидний нөгөө хэрэгжилж болох хөгжим байдیں۔ Яг гэсэндээ зохиогчийн эрх одоо юу яагаагүй хөгжим гэсэн. Зөрчөөгүй хөгжим гэсэн. Тэгэхээр энэ дээр ингээд дарангууд та мөнгө олох боломжтой видеонууд зэрэг дурын видеонд энэ аудио замыг ашиглаж болно гэж байгаа зү тий. Энэ зохиогчийн эрх зөрчихгүй гэсэн. Тэгэхээр энэ рүү ороод ингээд энийг татаад авчдаг. Энэ лиценз гэдэг дээр нь дараад. Тэгээд татаж авчаад харин нөгөө ингээд эн чинь 2 минутын, тэгээ 3 минутын, хооронд 4 минут ингээд энэ хөх аянууд байж байгаа. Тэгэнгүүт нь эднэрийг хооронд нийлүүлээ тий. Вид бичлэгчин жоохон урт бол 2 минут 2:54-тэйг энэ хооронд нийлүүлж хагаад тэгээд ингээд нөгөө програм дээр угаасаа та нар чи програм дээр хөгжмөө нийлүүлнэ шүү дээ тий. Эндээс авчдаг. Хэрэг та нар эндээс авах юм бол ямар зохиогчийн эрх зөрчигдөхгүй. За дараа нь дууны эффект гэж юм. Энэ нөгөө гол моолны машин тэрэгний дуу гэдэг тий. Энийг бас эндээс авдаг. Тэгэхээр энэ тохиолдолд та юу яа гэсэн. Энийг хэрэгжилж болно гэсэн. Гэхдээ энд нэг хүний юун дээр би дарсан чинь биш тий. Заавал нөгөө энэ дээж. За энэ дээр бол тэгээд уншиж. Энэ яг нэг хүнийг яагаад чи нээгдэхгүй байсан би гайхаад байсан нөгөө монетизашн хийгээгүй нээгдэн. Энэ дээр бол нээгдэж болж шүү дээ тий. За ингээд. За энэ дээр болохтой зэрэг энэ дээр нь хайгаад тий ямар ай олмоор юу рок олмоор юу гэдэг ингээд жаз олмоор юм гэдэг хайгаад ингээд энэ юу гин ауди аянуудаа тавьчихна гэсэн. За одоо энэ дээр анализ дээр окей энэ ч яагаад юм бэ? За одоо энэ анализ дээр болохоор би ямар ч одоохондоо нэг ямар ч бичлэг хийгээгүй болохоор энэ дээр ямар ч нэг юмуд гарч ирэхгүй гэсэн. За ингээл юугаа энэ дээр үүсгэх гэдэг дээр дараал бичлэгээ татаад оруулчихна. За бичлэгээ татаад оруулах тухай би дараагийн бичлэг дээр хэлээд өгье тийм. Цаашаа шинэ хүмүүст. Тэгэхээр энд нэг юм бас анхаараарай. Одоо энд орж ирсэн мөнгө бичлэг хийгээд энд орж ирсэн мөнгө чинь $10 болсны дараа л бид нэр AdSense холбоо. Ойлгож байна уу? Одоо эндээс бичлэг хийлээ явсаар байжгаад $10-той тэнцэхсний дараа тэгээд нөгөө нэг төрөвчийн энэ мөнгө олох гэсэн энэ эднэрийг ногоон болсны дараа биш буруу тайлбарчлаа. Эднэрийг ногоон болсны дараа монетизашн хийгээд дараа нь түүнээс хойш аналитик руу $10 орж ирсний дараа AdSense-ийг холбоо. Энийг юусаа мартчих бол. Яг л ийм дараалалаар яв. За ингээд өнөөдрийн YouTube анхны YouTube сувгаа нээх тухай бичлэг орчлоо. Тэгээд дараа нь юу яа. Дараа нь ингээд цаашаага хэрвээ сонирхолтой болвол энд үзэн. За энд нэг юм байгаа хардаа. Энэ дээд тал дээр та одоо 3 дахь талын сургалтын дагуу студио тохиргоог ингээд яана. Энэ дээр тохиргооноос үзэх гээд ингээд энэ тохиргоо. Энд юмнуудыг одоо нөгөө миний гол нөгөө хэлэх гээд исэн юм чинь энэ дөнгөж бичлэг эхлэхээс өмнө энийг тааруулна. Хүүхдэд зориулсан уу? Эсвэл хүүхдэд зориулсан ихэвчлэн хүүхдэд зориулсан үйл дээд таална. Хүүхдэд зориулаагүй үйл энэ. Энэ видео бүрдээ энэ тохиргоог хянахыг хүсэж байна гэх тий. Одоо өөрийнхөө бичлэгийг оруулчаал за энэ бол яг хүүхдэд зориулсан гэж бичихгүй бол YouTube-ийн зөвшөөрөл алдсан болчтой тий.
зөрчсөн болчдөг. Тэгэхээр энэ дээр айгүй сайн анхаараарай. Анхнаасаа авчи буруу тохируулчаад тэгээ хүүхдийн контент оруулахаар мөнгө олох болохтан зэрэг энийг чинь юу яагаад гэдэг. Тэгээ та дөрөв зөрчлөө гэдэг. Тийм болохоор анхнаасаа би дандаа хүүхдийн сувг хийн гэлдээдлээ. Би хэрвээ ерөөсөө хүүхдэд тохируулаагүй гэвэл энэ тухайн үед нь тааруулна гэвэл энэ доод талынх. Тэгээ энэ бол айгүй чухал хэрэгтэй шүү. За тэгээд бидний та нар өөрсдөө дараа нь ингээд уншаад энийг бид рүү хэлээд өгсөн. Энийг сая хэлээд өгчлөө. За ингээд эднэр болоод нэг жоохон сувг нээцсний дараах юм уу. Тэгэхээр энэ хамгийн гол анхаарал шүү. За ингээд хэдүүлээ өнөөдөр яах нь YouTube сувгтай болох анхны хичээлийг тайлбарыг та нарт хэлээд өгчлөө тийм. Тэгээд зориглоод 2005 онд өөрийн гэсэн YouTube сувгтай болоод амжилтанд хүрэхийг хүсье. Гэтэ ер нь бол эхэндээ хэцүү шүү. Би бол ер нь 7 сар хүрээж ижил 4000 цагийн үзэлт авсан. Гэтэ хүн ямар юунаас YouTube сувгтай болохоос ямар сэдвүүтэй болохоос айгүй хэмжил таалдаг. Гэтэ нэлээх ажиллагаа орно, нэлээх юм сурна. Энэ дээр хэрвээ та нар өөрсдөө шантрахгүй бол дараа нь ямар нэгэн зорилгонд хүрч чадна гэсэн. Тэгээд хүний хуучин юм, хүний хуучин бичлэг хөдөлж авах, хуучин сувг хөдөлж авах бол миний хувьд нэг их тохиромжгүй санагддаг. Яагаад гэвэл тэр дотор маш олон бичлэгнүүдийг дахин засах, устгах тийм гардаг. Бид нар чинь бол 365 хоног гэж одоо жишээлбэл би хуучин бичлэг хөдөлж авъя, сувг хөдөлж авъя. Тэгэхээр чинь тэр чинь бол 365 хоногоос өмнөх бичлэгнүүд тэн дээр зөндөө байгаа. Тэгэхээр тэр бол надад ямар ч ашиг гарахгүй гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэрийг бол хөдөлж авах шаардлагагүй. Харин өөрөө ингээл шинээр нийцсэн хамаагүй дээ. За ингээд бүгдэнд нь амжилт, шинэ сувгтай болцохыг ерөөё.